За бүгдээрэнд нь минт өнөөдрийн лекцээр үндсэндээ яг fair value болон breaker mitigation гэдэг үздсэн байгаа шүү дээ. Тэрний яг fair value gap-ын дээр яг хэрхэн яаж оролдоод наривчлсан тэ хийх вэ гэдэг дээр тулгуурласан лекц орно. Яг энэ PDF-ийг бол би өмнө та хэдэд 4 цагийн лекц төв дээр орж байхдаа орж исэн. Гэхдээ энэ дээр бол дахиад нэг удаа орчээ. Зарим нь сонсоогүй хүмүүс ч байгаа. Тухайн үедээ бас ойлгоогүй байж магадгүй хүмүүс ч байгаа тийм. Бид нар fair value gap-ыг бол ерөнхийдөө мэдээд байгаа. 3 лаанаас бүтдэг. Эхний лав болон 3 дахь лааны завсруудад үүссэн зайг үндсэн fair value gap гэж нэрлэдэг байгаа тийм. За тэгвэл fair value gap-ийн төрлүүд нь гэж байгаа. Заримдаа gap-н дээр хурж ирээл өссөн, заримдаа бүр энэ шиг ингэж огцсон ингээл унаад ороод ирсэн ч гэдэг юм уу тийм. Заримдаа бол gap-ыг манд бүтээ эвдлээд ороод ирсэн ч гэдэг юм уу тийм. Их мэтчлэн янз бүрийн төрлүүд байдаг. За тэгвэл үндсэн fair value gap-а хэдүүлээ 2 хуваачна гэсэн. 2 хуваана гэдэг юм болохоор 50%-ийг тэмдэглэж байгаа. Үүнийг хэдүүлээ trading view дээр яаж тэмдэглэх вэ гэхээр зүгээр нөгөө tools дотор маань ийм дөрвөлжин rectangle байгаа. Энийг зурж агаад өнгө нь бол хамаахгүй та өөрийн дураартай. Settings руу ороход mid line гэдэг байгаа. Энэ дээр дарчих юм бол яг gap-ны чинь 50% гаргаад ирнэ. За энэ 50% бол айгүй чухал бүс гэж тооцогдож явдаг. Энэ 50% нь яагаад чухал вэ гэхээр ерөнхийдөө аливаа бүтээгдэхүүнийг бид нар худалдаж авахдаа хямд дүн дээр нь аваад зархаар бол аль бол хүнтэй зарах гэж хичээдэг. Тэгвэл fair value gap-ны 50%-аас доодох хэсгийг бид нар discounted бүс буюу хямдралтай бүс. Дээдлийн хэсгийг болохоор premium бүс гэж нэрлэдэг. Хэрвээ өсөлтийн хөдөлгөөний gap-ын дээр орж ирж байгаа бол хөвчлэн ер нь 50% ба түүнээс доош хэтрэлгүй үн дээрээс хариулт авч өсөх ёстой байдаг. Ингэснээр ханш маань хит үний одоо тэ чиглэл маань эсрэг талын чиглэл рүү дайрах биш. Яг үндсэн энэ gap-ныхаа үүргийг гүйцэтгээд өсөлтийн чиглэл явж байгаа хөдөлгөөнийг харж болно гэсэн. За хэрвээ бидний орох гэж байгаа gap маань 50%-аас хитэрч хаагдаад гэхдээ яг дотор нь лааны бүтц маань gap нь дотроо хаагдсан байвал still яг ямар ч талаас энэ gap маань ерөнхий бол барьж байгаа юм байна гэж харж болно. Зүгээрээ ивцэн байж болно. Гэтэ биеийн дотроо байвал. Ганц юм иймэрхүү нөхцөл байдал дээрээс бид нар харилцаанд орох гэхэд жоох эрсдэл нь өндөртэй болчдөг. Эвдрэх магадлал нь өндөр болчдөг гэсэн. Яагаад тэгэхээр хитрхи нөгөө хямд бүсийг чинь эвдлээд ороод ирсэн учраас нөгөө өсөлтийн програмаас ахуулаад уналтын хөтөлбөрлөө буюу уналтын тренд рүү орж ирэх магадлалууд байдаг гэсэн. Хэрвээ бүтэн биеэрээ gap-ыг маань эвдлээд ороод ирэх юм бол fair value gap нь failed буюу бүтлгүүцсэн гэж үзээд энэ маань эсрэг чиглэлийнхаа дагуу support олоод өгдөг гэсэн. Өмнө нь энэ дээрээс ханш маань дээшээ ойно гэж үздэг байсан бол одоо нэгэнт энэ маань эвдэрсэн тохиолдолд эргээгээд уналтын хөдөлгөөн дээр биднэрт дэмжлэг болж өгдөг байна. Ялгаа авахгүй 50% ба түүнээс нь дээш тэмдэглээстэй байдаг гэсэн. За энэ inversion fair value gap-ийн жишээ гэвэл 1000 түн бом байгаа. Одоо өчигдрийн хөдөлгөөн дээр ч гэдэг. За өнөөдрийн хөдөлгөөн дээр ч бас харагдаж байгаа дөө. Өнөөдрийн хөдөлгөөн дээр жишээлбэл энд үлдээсэн уналтын нэг MCB байгаа. Ханш маань энэчнээс дагаад унсан ч гэсэн үргэлжлсэн хөдөлгөөн нь дээшээс сэтлээд эвдээд гараад ирсэн. Эргээд ханш маань яасан бэ гэхээр нөгөө inversion болгосон бүтлгүүцсэн gap-а спорт болгож аваад үндсэн шигийн дагуу үндсөсөлт явагдсан байгааг болж байгаа хэрэг. За дараагийн gap-ны маань төрөл болохоор яг боломжийн ерөнхийдөө бол зоригтой шударч болохоор gap байна. Энэ яг fair value gap-ийнхаа 50% ба түүнээс дээш биеийг хаагдаад зүгээрээ ол доошоо ингээд сэтэлсэн байж болно. Гэхдээ биеийн 50%-ийнхаа дээр хаагдсан байвал ер нь боломжтой. Үүний ардаас яг нэг дээш өсөлтийн лаа гарч ирэхийг хүлээгээд оролт хийхэд болно. Шууд энэ дээрээс дарахад бол хэцүү. Дахиад үргэлжлүүлээд манад орох магадлал байгаа. Энэ бол түрүүний нөхцөл байдлаас буюу арай илүү хүчтэй төрлийнх нь. Энэ юу вэ гэхээр gap-ныхаа дээр хаагдсан. Gap руу орж ирсэн. Зүгээрээ сэтэлсэн. Гэхдээ хаагдах талаа маань gap-ныхаа дээр хаагдж байгаа гэдэг нь өөрөө ерөнхийдөө
үндсэн баяр чиглэлийн дагуу хөдөлгөөн маань хүчтэй байгаад байгааг хэлгээд байна. За ерөнхий энэ дээр бол хэрвээ гапны маань зүүгээрээ 50% руу хүрчээд буцаад хаагдахтаа дээд хэсэг дээр нь хаагдсан байвал үндсэн оролтоо шууд энэ лааны ардаас их боломжтой байдаг. Хүчтэй fair value gap гэж үздэг. Жишээлбэл нэг цагийн чартан дээр бол аюу гоё харагддаг доо. Энэ дээр бол жишээлбэл уналтын gap үлдээгээд мань нөхөр яасан бэ гэхээр хаагдахтаа gap-н дээр орж ирсэн. Буцаж хаагдахтаа доошоо gap-наас гадуур хаагдсан байгаа учраас энийг бол би хүчтэй барьж байна гэж үзээд магадгүй дараагийнх нь candle дээрээс оролт их боломжтой ч гэдэг юм да. Аль болох л нөгөө нэг да gap руугаа хүрчээл эсрэг чиглэлийн хөдөлгөөн огцом эхэлсэн байвал тухайн gap-ыг бид нэр хүчтэй барьж байна гэж харна гэсэн. За тэгээд дахиад нэг төрөл нь болохоор immediate rebalance гэж байна. Энэ хамгийн хүчтэй. Нэгдүгээр лааны дээдлийн зүү, хоёрдугаар лаа маань эвдээ дэше гарч ирж байгаа те. Тэгээд гуравдугаар лаа маань эхлээд ерөнхий энэ донд биднэрт gap үлдээх ёстой байтал immediately буюу тэр даруй нэн даруйда тухайн gap-а гурав дахь лаа маань өөрөө нөхөөд буцаж дэше гарч ирээд хаагдсан лааны хувьд бол immediate rebalance гэж нэрлэж байна. Энэ тохиолдолд ер нь бол хэвчлэн эргэж буцсан те retracement хөдөлгөөн орж ирлэх үндсэн чигийн дагуу хөдөлгөөн тэр чигтээ явчихдаг тохиолдол байдаг. Гэтэ энэ бол gap-ийн төрөлдөө орохгүй яг нөө rebalance гэж байгаа төрөлдөө орно гэсэн. Тэгээд gap руу эргэж орж ирж байгаа хөдөлгөөнүүдийг дандаа rebalance гэж нэрлэдэг байхгүй. Эргэн тогтворжуулж байгаа хөдөлгөөн. За тэгвэл саяныхын жишээг live chart-н дээрээс харъя гэвэл ерөнхийдөө хаач хармаар юм. Тэр нь айгүй цөөх үсэх юм аа. За ерөнхийдөө бол энэ л байгаа юм л да. Нэг цагийн чарт шүү. Нэгдүгээр лааны орой гарч ирээд гуравдугаар лаа маань gap үлдээлгүй шууд энэ хоёрын хоорондох зайг нөхөөд буцаад хаагдтаа дээшээ гарч хаагдсан. Дараагийн энэ хэмжээний өсөлтийг биднэрт гаргаж өгсөн гэдэг онол байгаа. Уналтын хөдөлгөөний жишээ гэх юм бол уналтан дээр алихтай гоё юм баланс юм шиг байна үү гэдэг. Уналтан дээр одоо жишээлбэл энэ байна л да. Нэгдүгээр лааны хамгийн доод цэг, гуравдугаар лааны дээд цэг хоёрын донд бараг зай үлдээлэхүү шууд дэше гарч ирээд буцаад ошоодоо хаагдсан байгаа тохиолдолд ардаас нь үргэлжилсэн хүчтэй уналт орж ирж байгааг харж байгаа юм. Тэгээд immediate rebalance-ыг ер нь бол daily-гийн chart юм уу, weekly-гийн chart-н дээр бүр том цагаар нь харж иж орлох бол 1 минут болон 2-3 минутан дээр байнгын үүсч яадаг. За энд нэг ч харагдаж байна да. Тийм. Уналтын хөдөлгөөн дээр нэгдүгээр лааны хамгийн доод цэг, гуравдугаар лааны дээд цэг маань ямар нэгэн gap үлдээлгүй тэр чигтээ immediately сэтлээд буцаад доош унжираа хаагдсан хөдөлгөөн маань биднэрт хүчтэй энэ уналтын хөдөлгөөнийг үүсгэж өгч байгаа гэж харуулж байна. За одоо бидний дараагийн нөгөө нэг хуваар дээр хоёр лекцийн дараах болоо да. Institutional order flow гэдэг байгаа. Маргааш 8 сарын 8 5 дахь өдөр орох лекцэн дээр. Тэрэн дээр бид нэр institutional order flow гэдэг үзье. Institutional order flow нь болохоор яг үндсэн нөгөө зах зээл дээр хамгийн хэмжээний мөнгөөр арилжаанд орж байгаа том тоглогчдыг хэлж байгаа. Тэдгэр хүмүүсийн арилжааны чиг одоо үндсэн хөдөлгөж байгаа чигийг бид нар институцийн захиалгын урсгал гэж нэрлэдэг. За тэнгууд fair value gap-ын дээр хэрвээ ханш маань дүнгэж хурж айдаад буцаад дэшээ хүчтэй дэшээ татаж гарч ирэх юм бол энэ нөрөө институцийн нөгөө шаркууд чинь эрчимтэй тухайн зэг дээрээс худалдаа авалтууд хийж ийнгээд үндсэн арилжаанда ногоон лааны ардаас шууд бай орж ирэх боломжтой байдаг. Заавал 50% дээр ирэхийг хүлээхгүй ч гэдэг юм да. Жишээлбэл одоо айгүй гоё жишээнүүд зөндөө байдаг. Gap руугаа орж ирээл шууд үндсэн шиг юм. Тэр нь гэхдээ айгүй цөөх үстэй. Жишээлбэл одоо энд харагдаж байна л да. Энд асар том gap үлдээсэн боловч 50% дээр ирэхийг хүлээхгүй. Тэгэхээр энэ бол 50% дээр ирэхийг хүлээж байгаа. 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 Тэгэхээр энэ бол 50% дээр ирэхийг хүл
мань нөхрөө яасан бэ гэхээр gap руу орж ирж хатгачаад буцаад өсөлтийн том хяналт гаргаад ирсэн бааз. Энийхээ ардаас ханшаасан. Тэр чигтээ эргэж гүнзгий ретресмент орж ирлгөө үндсэн buy програм буюу өсөлтийн чигийн хөдөлгөөн тэр чигтээ яваад эхэлсэн гэсэн. Энэ институцийн order flow entry trail гэж нэрлэдэг. Яг оролтын IOFD гэдэг товчлцсан. Энийг бол бид нэх айхтар ашиглахгүй. 22 оны контент дотор байдаг. Яг хоо 1 минут 5 минутын дээр үүсдэг. Гэхдээ хитрхи бага цаг руугаа орчихлоор ажиллах магадлал нь бага болчтой. Тэгэхээр та яг анзаарч хад том цагийн gap руу орж ирлээ үгүй юу? Бага цаг дээр дээшээгээ shift хийчихвэл яг л энэ институцийн order flow дээшээгээ өсөхгүй дээ шүү гэдэг инфогоо бид авчиж болтгоо гэсэн. За. Тэгээд ерөнхийдөө бол gap-уудын төрлүүдийг ингэж ялгаж байгаа гэсэн. Хамгийн ихнийх нь болохоор үндсэн gap, хоёр дахь нь хэрвээ бүтэн доош өсөлтөөс ороод ирсэн байвал gap-ын дотроо бүтэн өгсөн байвал эвдрэх эрсдэлтэй. Хэрвээ gap доош эвдэлсэн байвал эсрэг чиглэлийн хөдөлгөөндөө бид нарт дэмжлэг болоод өгдөг. Яг энэ чиглэлийнхаа дагуу гэсэн. Доошоо бүтэн эвдээ. Эвдэнэ гэдэг нь биеэрээ эвдэж хаагдаа хэлж байгаа ш. Ямар нэгэн байдлаар хаяг эвдэн, ловыг эвдэн гэж би ярьж байвал ерөөсө зүгээр биш, дандаа биеэр эвдэхийг би ярьж байгаа юм шиг байна. За нөгөөх нь болохоор gap-ныхаа 50% болон түүнээс дээш хаагдсан тохиолдолд боломжит барьж байгаа хүчтэй gap байна гэж харна. Цаашлаад бүр gap-ныхаа дээр гадна хаагдчихвэл илүү хүчтэй болоод тооцогдоод явчихдаг та. За тэгээд бүр цаашлах юм бол зүүн маань gap-ын дотроо байгаад бие маань гадаа нь байвал бүр хүчтэй gap гэдгээ тооцогдоод явчихдаг. За institutional order flow-нд дөнгөж gap руу орж ирээд буцаад дэшээ татаад хаагдвал тэр чигийн дагуу хөдөлгөөн илүү хүчтэй байна л гэсэн юм. За тэгвэл яг энэ ойлголт маань ганцхан fair value gap биш. Breaker болон mitigation block төр яг адилхан ажилладаг гэсэн. Одоо жишээлбэл ийм л гэсэн үг л дээ. Бидний breaker block, уналтын breaker block бол хайраа хийгээд доош уналт гарч ирж байдаг те. За тэгвэл яг энэ уналтын хэсэг маань бидний breaker болж орж ирдэг. Яг ялгаа байхгүй. Хэрвээ ханш маань breaker дээр ирээд шууд уналтын reaction үзүүлэлт low үүдчихвэл бид нар шууд энэ үедний харилцаанд орж болно. Ямар нэгэн байдлаар хэрвээ дээшээгээ gap руугаа те gap руугаа энэ breaker руугаа гүнзгий ороод биеийн дээшээ хаагдаад байх юм бол барих магадлал нь жоохон бага биш магадгүй гэдэг онол байж болно. Энд дээрээс заавалчгүй шууд оруулахгүйгээр эсрэг чиглэлийн томлоо гарч ирэхэд хүлээхээс зур гарсан байхгүй болов. Зарим тохиолдолд бүр дээшээ эвдэлж гарч ирдэг. Ингээд эвдэлснээрээ биднэрт эргээгээд спорт болж орж ирэх магадлал байдаг. Гэхдээ барагтаал брейкерийг бол дээшээ эвдэлдэггүй. Тэгээ брейкерийн хувьд бол бид нар энэ доор market structure shift хийгдсэн байдаг учраас маркетинг бүтцийн shift трендing эргэлт эхэлсэн байдаг учраас брейкерээ дээшээ эвдсэн ч гэсэн их тохиолдолд буцаж орж ирдэг. Тийм учраас харьцангуй шууд брейкер дээр орж ирэн готон дагалгүйгээр хариултыг нь харж агаад эсрэг чиглэлийн хөдөлгөөн үүсвэл ерөнхий оролтын хилцүүгээр найдвартай байдаг. Би хувьдаа бол яаруу төрөмгийн төрлийн юм болохоор шууд брейкер дээр нь ирэхээр дарчдаг. Тэр бол жоохон миний сул талууд энийг. Яг үндсэн онол дээр бол яг энэ gap дээр буюу энэ point of interest гэдэг байгаа шүү дээ. Сонирхлын бүс дээр маань орж ирээд үнэхээр хариу үйлдэл авч чадчихна уу чадахгүй байна уу гэдгийг яг энэ gap-ныхаа буюу breaker-ийнхаа mitigation-ийнхаа 50%-аар нь л тестлээд үздэг гэсэн. За тэнгууд 50% гэд яриад ангууд бид нарт одоо юу орчих? Fibonacci орчих. Fibonacci гэдэг маань болохоор бас яг ганцхан gap биш те тодорхой хэмжээний өсөлтийн хөдөлгөөн, тодорхой хэмжээний уналтын хөдөлгөөнийг хэмжихэд бас ашигладаг. Ялгаа байхгүй нөгөө премиум болон дискаунт буюу хямд болон үнэтэй бүсээр нь ялгаж бид нар хардаг гэсэн. За би энэ Fibonacci-гийн settings-ыг таад руу оруулна. Гэхдээ энэ ганцхан төрөлж хоёр төрлийн Fibonacci бид нар байнга ашиглана. За эхнийх нь болохоор OTE гэсэн онол. Optimal Trade Entry гэсэн. Энийг нь товчлоод OTE гэж нэрлэдэг. За тэгвэл энэ OTE гэдэг маань болохоор яг энэ Fibonacci дээр тэмдэглэсэн байгаа цэнхэр хоёр хэсэг байгааз энэ бүсийг бид нар хамгийн арилжаанд орох тохиромжтой бүс гэж нэрлэдэг бөгөөд
яг энэ OT гэдгийг бас тохиромжтой бүсийн 50% нь болохоор Fibonacci-ийн хувьд 0.705 гэсэн энэ зооны бүс байдаг. За энэ яг fair value gap-тай ижлэх нөхцлөөр орж ирдэг гэсэн. Бид нэр үндсэн distribution буюу те уналтын хөдөлгөөн орж ирээд магадгүй retracement буюу pullback маань орж ирж хахад үргэлжилсэн арилжаанд ийм хөдөлгөөн дээр л энд орох гэж үздэг шүү дээ. Тэгвэл энэ маань дахиад нэг зүйлийг амарчлаад өгдөг нь бид нар энэ 0.5 буюу 50%-аас дээш премиум дээр үнэтэй болсон цагт нь sell арилжаанд орно гэж үзээд яг энэ OT дотор орж ирсэн цагт sell арилжаанууд хайж эхэлнэ гэсэн. Энэний жишээнүүд аюул их байдаг. Одоо шилбэл хэдүүлээ хараа л та. Энд дээр бол гэхдээ том цаг дээр гэхээс илүү бага цагийн оролт ихтэй OT ашиглах зүгээр үү. Нэг цаг биш хэдүүлээ нэг минутын чарт ч гэдэг юм хараа л. Өнөөдөр хэрэггүй. Яг маркет нэгдэх үе яг чухал хөдөлгөөнүүд юм байна. За одоо жишээлбэл энэ дээр биднэрт market structure shift хийгдээд энэ хөдөлгөөний retracement нь хаа хүртэл орж ирсэн байна вэ гэхээр яг equilibrium юм уу 50% орж ирсэн байдаг. Яг энэ discount бүс рүү орж ирээд үндсэн дараагийн чиглэлийн тренд эхэлдэг гэсэн. Та тэрөө нөгөө очроо теорийн нөгөө он хөдөлгөөнийг мэддэг хүмүүс байвал тэрнтэй жоохон төстэй. Яг 50% бид ашигладаг гэсэн. Гэхдээ хамгийн ideal буюу хамгийн тохиромжтой цэг нь гэвэл саяны дээр 0.705 гэдэг байгаа цэг. Ялгаа авахгүй энэ дээрээс уналтын хөдөлгөөн орж ирж байгаа. Уналтын тренд байгаа юм чинь трендing continuation буюу үлдсэн хамгийн сүүлд үлдээсэн all time нөгөө long term high гэдэг байна шүү дээ. Том цагийн long term high, том цагийн long term low хүртэлгүй татаад харангууд яг энэ 0.62 буюу optimal trade entry руу орж ирсэн байна. Энэ дотор орж ирээд нөхөр маань юу гэсэн бэ гэхээр энэ дээр цугулсан бүх liquidity-г хамж дуусгаад өөрийнхөө хамж дуусгаад тодорхой хэмжээний сонирхлын бүс байсан гэж би бол бодож байна. Одоо 5 минутын чарт руу ороод харахад 5 минутын биднэрт CB үлдээсэн байна гэсэн. Тэгээ энэ дотроо liquidity-г аваад сонирхлын бүс дээр ирээд 1 минут руугаа ороод харахад ерөнхий доошоос stop sell арилжааны хөдөлгөөн гэж. За ингээд OT дээр ирчлээ гэж харангууд 1 минутаар дахиад биднэрт доошоо shift хийгдсэн байгаа. За тэгээд энд биднэрт breaker үлдээсэн байгаа. On breaker-ыг харах юм бол 50%-аас нь доогуур эсрэг чиглэлийн лайнууд гараад ирсэн. Энэ үед бид нэр sell арилжааны өрч болох байна. Stop loss-о сүүлд үлдээсэн swing high-ын дээр өргөжтэй. Эсвэл дан ганц breaker биш дахиад OT татчих болдог. Орой дээрээс нь орол хүртэл татчихад нөхөр яасан бэ? Яг 50% дээрээс нь reaction авч байсан байгааз. Тэгээд 50%-тай давхартаад биднэрт юу байна гэхээр энд нэг жижигхэн ч гэсэн CB үлдээсэн байхгүй. Арай гатгаагүй л юм. Ерөнхийдөө тэгээд доор ч гэсэн тэгээд нэг байгаа юм шүү дээ. 50%-тай зэрэгцээд тэгээд discount руугаа буюу премиум буюу үнэтэй бүс рүүгээ ороод тэр даруй sell хөдөлгөөний тренд үргэлжилсэн байна гэдгийг нь харчиж байна гэсэн. Том цаг дээр ч OT харж болно, бага цаг дээр ч OT харж болно гэсэн. Тэгээ OT-г том цаг дээр зурхаар жоохон толгой өргөждөг. Жишээлбэл одоо иймэрхүү уналтын хөдөлгөөн байх юм бол ингэж зурх юм уу? Эсвэл бүр энэ орой дээрээс ингэж зурх юм уу гэж жоохон ойлгомжгүй болоод. Яг хөө ингээд одоо өнгөрсөн хөдөлгөөн дээр харахаар бид нэг 0.5-г 50% дээр ирээл гой унсан юм шиг харагдаж байгаа боловч магадгүй энийгээ реплей хийгээд нэг энэ хавцаа ингэж явж байгааг харах юм бол бид энэ хүртэл унахыг мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээд энэ хүртэл ингэж хараад 50% нэрх нь хүлээн гэж ятал сунаад нөө тренд нь үргэлжлээд дунаад ороод ирдэг те. Яагаад премиум руу орж ирэхгүй байна гэж байхад байдаг. Тэгэл дахиад доошлуулдаг. Дахиад премиум руу орж ирдэг. Дахиад доошлуулдаг. Тэгэхээр хэдүүлээ яг энэ премиум бүс рүү орж ирэн эртэл нь өвтгөөс сунгаал юм гэсэн. Тэгээ хамгийн гол нь 50% дээр биднэрт гоё сонирхлын бүс байна уу? 50%-аас дээшээгээ сонирхлын бүс байна уу? өвтөйтэй давхардж байгаа сонирхлын бүснүүд юу байна гэдгээр нь харж болно. Тэгээд нэг хамгийн гоё цэвэрхэн өвдөг энтринууд яг өвтөгийн тэр 0.75 дээрээс үүсгэсэн энтринууд байдаг. 705 дээрээс. Энэ доор биднэрт shift хийгдсэн байна те. Энд shift хийгдээд энд нэг жижигхэн breaker байна те. За тэнгууд энэчнээс optimal trade entry өвтөй татаад харахад
нөхөр breaker-ийнхаа 50%, дээрээс нь нэмэгдээд optimal trade entry-ийнхаа бүс рүү ороод ирсэн. Тэгээд доошоо хариулт авч байгаа гэдгээр нь бид нэр энэчнээс sell арилжаанд орох байжээ гэдэг тохиог өгч байгаа. Энэ бол бид нартай том цагийн шинжилгээ хийх байгаа тодорхой хэмжээний сонирхлын бүсдэр байх ёстой гэж үзээд байгаа шүү дээ. Яг бүх юмнууд маань окей таарч байвал ерөнхий арилжааны стабнууд явчихдаг. Энэ бол премиум болон дискаунт буюу аль болох биднэртэй ямд дээрээс нь аваад үнэтэй дээр нь зарна гэсэн л онцлог явагдаад байна. За тэгээд OT болон break-ийг ингэж ашиглах нь байх нэ. Заримдаа жишээлбэл бид нар жоох яарад байдаг те. High low lower low үсчил чүд ингэж яагаад магадгүй энэ жижигхэн CB байж байдаг. Тэнгууд нөхдүүд энэ sell ороод энэ хүнчээ stop loss-а тавьчихдаг. Мань нөхдүүд нь ингэж гарч ирээ ингэ явчихдаг үе байдаг та те. Энэ чинь ерөнхийдөө OT руугаа л хатах гээд байгаагийн тохио байдаг гэсэн. Тэгэхээр би яг заримдаа мэдээж энэ хүнчээсээ ингэ унцдаг үе байдаг л та. Гэхдээ тухайн үед нь үнэхээр баталгаатай доошоо хөдөлгөн мөн үү гэдэг тэ лово эвдэж чадчихэв үү гэдэг инфог нь авсны ардаас л уралтай байна гэсэн. Түүнээс яаруу орох юм бол шал дэмий нэг бол том стоп лосс тавих шаардлагатай болно. Тэсний оронд энэчнээсээ орж ирээд хариулт авч байгааг нь харчих юм бол ядаж энэ дээр ороод ингээд тавих жижиг стоп лосс тавих харагддаг. Их мэдчлээ өвтгийг харна. Тэгээд дээрэс нь арай илүү найдвартай. За одоо тэгвэл хэдүүлээ өчигдрийн чартыг харъя л да. Өчигдрийн лав ярилцааны жишээн дээр жишээлбэл хэдүүлээ сэл хараад нэг стоп лосс, нэг TP аваад, partial TP аваад үлдсэн нь дээшээ гарч ирээ break юм гэсэн. Энэ дээр гэсэн үг шүү. За тэгвэл энэ үед бид нар яаж арилжаанд орох боломжтой байсан бэ? Одоо тэгвэл яаж арилжаанд орох боломжтой юм бэ гэхээр яг үндсэн энэ өсөлтөөс буюу энэ long highs, энэ long term low хүртэл харахаар бид нар ерөнхий өвтөйтэй аягүй төхөд ирсэн. За энэ төхөж ирсэн цэг дээр нэг цагийн хувьд энд бид нарт сонирхлын бүс байна. Ийшээ орж ирэх магадлал байгаа юу? Байгаа. Нэг цагийнхаа хуваар бид нарт энэ давхар өвтөйтэй зэрэгцээд breaker байна уу? Байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар одоо аль хэдийн сонирхлын бүс дээр ороод ирсэн. Өнөөдрийн үед бас ялгаахгүй хэмжээний sell арилжаанууд би бол харнаа л гэсэн хамттай байгаад байгаа. За optimal trade entry гэж. За тэгээд хоёр дахь Fibonacci-гийн төрөл нь болохоор биднэрт стандарт deviation гэж байгаа. Нэг STD гэж төвчилдэг. STD стандарт deviation. STD гэхлээр яг нэг халдварт өвчин шүү муухай сонсогдоод байна. За ST гэчдөө стандарт deviation гэдэг нь болохоор маркетинг чиглэлийн өөрчлөлт үүснэ штэ. Шилжилт shift хийгдлээ. Энэ үед бид нар ханшны хөдөлгөөн маань аль high low хүртэл явах боломжтой вэ гэдгийг хэлж өгдөг. Одоо Fibonacci-гийн төр ба. Энэ бол гэхдээ зөвхөн математик онолоор гэсэн. Тэгшимийн онолоор гэх юм уу? Яг ICT-ийн концепт дотор бас байдаг. Одоо хэрвээ бид нартай breakers гэдэг юм уу тодорхой хэмжээний хөдөлгөөн хараад магадгүй бид нар энэчнээс sell арилжаанд орсон бол бидний эхний TP энэ цэг дээр байх боломжтой. Хамгийн ойрхон авах боломжтой TP энэ ч. Дараагийнх нь 2.5 эсвэл 3 эсвэл доош 4 гэсэн ийм сонголтууд байдаг. За тэгээ ерөнхий стандарт deviation-ийн хөдөлгөөнийг 1 минутын дээр ашиглана. За тэгээд үнэхээр яг зөв орой юм уу зөв ёроолоо олсон цагт стандарт deviation зөв ажилдаг. Жишээлбэл хэдүүлээ энэ хөдөлгөөнийг харъя. Завсрын хөдөлгөөн consolidation явагдаж байгаад дээшээ manipulation орж ирээд доошоо shift хийгдсэн байна шүү дээ. Тэгээд үндсэн distribution уналд орж ирсэн байна. Тэгэхээр энэ лаваас хүртлээ стандарт deviation татаад харангууд нөхдүүд яасан байх нь. Яг л энэчнээс одоо сэлдсэн байлаа гэж бодлоо. Тэгээд харахад аль 2.5 3 руу явах үед явсан, 2 руу явсан, 3 дээр нэг partial. Тэгээд 4 хүртэл явуулах уу гэж бодвол нэлийн том pullback орж ирсэн.
Гэтэ эцсийн дүндээ бараг явцсан уу? Арай яваагүй юм байна. За ерөнхийдөө тэгэл 3 2.5 хүртэл ингээ харчаад нийгэрчсэн 2 ба түүнээс дээш арилжаанууд хийгдчихдэг гэсэн. Тэгэд стандарт deviation-ыг хамгийн гол нь зөв татахгүй бол хэдүүлээ ханшны дунд ч гэдэм үү те иймэрхүү хөдөлгөөн дээр те энэ дээшээ гарч ирээ доошоо шивтэжлээ гэдэг энэчнээс гэдэг юм ингээд жижигхэн татаадах юм бол хоёрын оронд боломжит хөдөлгөөнүүдэд алдчихдаг гэсэн. Яг мэдээж би авах боломжтой. Эсвэл бүртэй худлаа manipulation явагдаад нь доошоо унж орж ирж байгаа хөдөлгөөн дээр бид нар дээшээгээ ингээд татчих юм бол мэдээж шууд бидний эсрэг ороод ирдэг та. Их мэдчлэн харж болтгоо. За стандарт deviation-ийн settings-ыг би та скриншот хийгээд явуулна. За энэ болохоор стандарт deviation гэдэг спринтийн чат руу deviation. За нөгөөх нь болохоор OT-гийнх нь settings-ыг явуулчих. Бид нар бол гэхдээ бүр ингээд яг оролтын сигнал өгнө гэхээсээ илүү хамгийн орох боломжтой цэгийг л бид нарт хэлж өгч байгаа юм шиг санагдав. За энэ болохоор OTE гэдэг оруулчих. 0 062 1 0705 079 05 гэсэн цэгүүд байна. Тэгээ бусдуудыг нь арилгачих болно. Fibonacci чинь та зурх юм бол дотроо мангар олон зураасууд гарч ирнэ. Би энийг өөр дээр янзлсан байгаа учраас ингэж гоо цэвэрхэн харагдаад байна. Мөнгө цэвэрхэн байна. Тэгвэл та нарт мангар олон илтэй анзаа лайнууд гараад ирдэг. Тэд нар бол ямар ч хэрэг байхгүй. За Fibonacci. За тэгвэл бид нар хэрвээ доошоо shift хийж байгаа хөдөлгөөн дээр ингэж татчих юм бол mitigation block үүсгэсэн үе Fibonacci OT стандарт deviation татагдах уу гэвэл үгүй ээ. Заавалчгүй бид нар high low lower low гэсэн энэ үед бид нар стандарт deviation татчих чадна. Бусдаар бол заавалчгүй 5 минутаар энэ хөдөлгөөнийг үүсгэж татах бол бид нар хизээж энэ хөдөлгөөн дээр стандарт deviation татагдаж чадахгүй. Буруу худлаа татагддаг. Ингээд татаж болохын үед болно. Тэ хэмжээсийн буруу гаргаад өгдөг. Яагаад тэгэхээр бид нар ч бас энэ хай маань үнэхээр баттай эвдэгдэх хэрэггүй хай мөн үү биш үү гэдгийг энэ лоо эвдэрснээс цааш мэдэхгүй те. Тэнгуүтэй арилжаанд орохдоо бид нар чинь өөрөө яг энэ үндсэн юуныхаа стандарт deviation-ийнхаа дээд цэг рүү оруулчиж арилжаанд орох хэрэгтэй байдаг. Тэгвэл mitigation-ийн хувьд бол эн чинь заримдаа дөнгөж хүрээл доош хэмждэг тохиолдол байдаг учраас ашигаа аваад гарах хэмжээ маань жижигсээд ороод ирдэг гэсэн. Энэ бол яг нөгөө дөнгөж сурж байгаа хүмүүстэй зориулаад те. Яг pick up бол зүгээр юм бэ. Аль одоо liquidity-ийн зүгээр одоо те. Аль low high low авах юм бэ гэдэг. Тэгээд стандарт deviation-ыг татаад харах юм бол тэрнийхээ 2.5-тай ойрхон харагдаж байгаа high low дээр би авчиж зүгээр юм шиг санагдав. Энэ дээр ч гэсэн харагдчихлаа дөө. 5 минут зануутаараас аягүй татагддаг. 15 минутаараас татагдчих болдог. Жишээлбэл энэ дээр нэг ийм sell талын фигурал манифул 2.5 3 шалгацсан. Энэ дээрээс татагдахаараа дээр нэг 2.5 бол гой шалгасан. Дурлал арай хүрээгүй юм байна. Ерөнхий бол ингээд татах тийм үндсэн хөдөлгөөн доош явсаар байгаа юм ба 3 бол хүрсэн юм байна. Энд бас татагдахаараа энд бол дээшээгээ татагдахаараа дээр 2.5 бол хүрсэн. Тэгээ бүр дээшээ 4 хүртэл хүрсэн байна гэдэг юм да. Стандарт deviation дагуу ингэж авдаг. За тэгвэл стандарт deviation дээр ямар үед 4 хүрээд ямар үед 3 хүрээд аваа гэхээр ердөөсөө л маркетинг бүтц маань хайраа хийгээл хүчтэй өсөлттэй хөдөлгөөнд явагдаад байгаа шүү дээ. Тэнгууд одоо яг нэг иймэрхүү стандарт deviation дээшээ татагдсан байлаа гэж бодъё л да. Тэгвэл зайлшгүй одоо нөгөө
ингээд 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 ингэж татагдаад үндсэн эхний distribution буюу эхний хөдөлгөөн маань хоёрын цэгээ бүр хүчтэй displacement буюу хүчтэй эвдлээд буцаад эндээсээ гүнзгий орж ирэлгүйгээр үргэлжилсэн хөдөлгөөн өгөөд 3-ын цэгээ дахиад бүтэн биеэр эвдээд дахиад гүнзгий retracement орж ирэхгүй байх юм бол дараагийн хөдөлгөөн 4 байх магадaltaй гэж үзэн. Түүнээс биш 3 руу орж ирч хатгачаад буцаад гүнзгий доош орж ирж байгаа юм бол за ерөнхийн миний өнөөдрөө таамагласан хөдөлгөөний хэмжээ бүтэн яваад дууссан байна. Энэ арилжааг үргэлжлүүлж барих нь миний хувьд утгагүй юм а гэдэг инфог авчдаг гэсэн. Тэгжэл яг л нөгөө нэг ханш маань ямархуу хариу үйлдэл үзүүлж яаж юм гэдэг. Бид нар эзээч ханшийг таамаглахгүй яг одоо явж байгаа ханшин дээр хариу үйлдэл үзүүлж арилж байгаа. Таамаглах юм бол буруутна. Яг мэдээж ингэх магадaltaй гэж бодож байгаа ч гэсэн ингэх юм болов тэгэх юм болов гэж хоосон таамаглах юм бол тэрхий тэрэндээ автаад зөвхөн тэрнийхээ дагуу явах гад алдаад байдаг гэсэн. Тэгснээс ханш яг одоо юу хийж байна? Үнэхээр миний анхны таамаглажсэн зөв үү? За буруу бол яавал ашигтай гарах гэж яавал алдагдлаа баг барих гэж гэдэг ингээд яг одоо явагдаж байгаа шаардсан дээрээсээ л хариу үйлдэл үзүүлээд явна гэсэн. Жишээлбэл бидний ийм амар уналттай үедтэй магадгүй хэмжээнээс лог үлдээгээд гоё liquidation авчлаа гэж өсөж явахад ваярлж байгаа талаар нь үнэхээр эсрэг чиглэлийн дагуу ингэж хүчтэй орж ирээд унж байгаа хөдөлгөөн дээр би бол дахиж арилжаанд оруулах хүлээн. Буцаад дэшээ гарч ирж байгаа хөдөлгөөн дээр за окей shift болчихж байгаа юм байна гэд хүлээн. За тэгвэл энэ retracement-ийг хүлээн. Өмнө нь нэг унаад ороод ирсэн юм чи би дахиад нэг уналт орж ирэх магадaltaй гэж бодоод энэ дунд ямар ч таамагласан арилжааг хүрч. За энэ чинээс шууд өсөх байхаа гэсэн юм байхгүй. Яг үнэхээр тухайн цэг дээрээс нь өсөөд хариу үзүүлж явах юм бол би арилжаанд орно гэдэг байна. Тэгээ эцсийн нүнд нь эдгээр нь ажиллахгүй байсаар байгаад яасан гэсэн нөхөр болохоор failure swing буюу бидний mitigation block-ыг үлдээгээд mitigation block-ыг шалгаад өссөн байгаа даа. Хэдүүлээ гэх мэтчлэн л арилжаанд орно шээ. Гоо maaхан шууд дардаг, шууд алддаг. Тодорхой хэмжээний хариу үйлдэл үзүүлж орж ивэл хамаагүй аюулгүй найдвартай байдаг. Тэгээ явандаа таад чартныхаа хөдөлгөөнд дасаад ирэх юм бол одоо тэр хариу үйлдэл ч гэдэг юм уу те реакшнуудаа харж агаад өөр нүдэн баримжаагаар харж агаад ордог болчихсон гэсэн. Яг тухайн үед одоо ингээд кандалууд те доошоо явж чадахгүй байгаа дээш өсөж гарч ирж байвал заавал те дайдныхаа 50% ингээд зураад авах шаардлагагүй. За окей энэчнээс ерөнхий бол өсчих юм байна гэдэг баярлжаануудад ороо авчиж болно. Тэгээ сүүл рүүгээ бүр нүдэн чинь дасаад ирвэл stop loss ч гэсэн бас жижигэрсэж болдог. Тэгээ би бол нэг амар stop loss-оор л оролцохоо болсон. Анхны тавьсан stop loss-оо асалж хаатлаа нээлттэй байлгадаг гэсэн. За одоо live practical жишээнүүд дээр илүү тулгай ажиллая та. Нэг цаг дээр хэдүүлээ одоо Fibonacci татчих үзэл. Ханш хаан дэшегээ shift хийгдсэн байна гоё цэвэрхэн. Доошоо ч юм уу дэшээ гэж юм. За энэ дээр те. Энэ дээр доошоо shift хийгдсэн байна. Энэ чэнэс хэдүүлээ өвдөө татчих үзье. За өвдгийг бол сэтэлсэн ч гэсэн ерөнхий бол биднэрт үргэлжлүүлсэн хариу үйлдэл үзүүлээд доош өсөлтөд орж ирсэн байна. За дараагийн хөдөлгөөн дээр ханш маань яасан байх нь вэ? Өвдгийг сунгаад татаад харнаа. Энэ лаваас дээш retracement орж ирэхдээ өвдгийг гоё цэвэрхэн шалгаад энэ л орж ирсэн байна. За дараагийн удаа энэ дотроо liquidation аваад энэ лавыг өвдсөн учраас өвдгийг доош нь зөөнө. Энэ үед ханш яасан бэ гэхээр equilibrium лав орж ирэлгүй үргэлжлүүлээд унсан. Тэгэхээр энэ өвдөө бол ажилласангүй гэж үзээд дараагийн хөдөлгөөнийг харнаа. Хаяас лав хүртэл нь харлаа. Энэ хаяас энэ лав хүртэл татлаа. Ханш маань equilibrium лав буюу 50% руу премиум бүс рүү орж ирсэн. Энд дээр бол арилжаанд орж болохоор үзье гэдэг. За дараагийн хөдөлгөөний зөөгөө тарах юм бол өмнөх ол хаяас дараагийн лав хүртэл харахад орж ирээгүй хүлээлттэй байна. Жохон татаад үзнэ. Ялгаахгүй лав эвдэлсэн. Тэгвэл огт арилжаанд орохгүй хүлээж агаад дараагийн үндсэн хөдөлгөөн явагдаж дуусаад дараагийн retracement таан орж ирж байна. Өвтгийгөө биеэрээ эвдэлж чадлаггүй ерөнхий хариу үйлдэл аваад байгааг хараад арилжаанд орох боломжтой байна гэх. Гих мэтчлэн
өвтийг ашиглана. Зарим тохиолдолд үнэхээр цэвэрхэн өгдөг нь энэ оройгоос одоо энэ ёроол хүртэл явсан жишээ байна л да. Бүр яасан бэ гэхээр өвтгийнхөө яг 50%-ийг ингэж гой хүндлээд доор нь хаагдаад биднэрт оролт өгсөн байх нэ гэж харж байна. Тэгээд лава авцтай. Энэ мэтэр зөөр хідүүлээ хөдөлгөөнөө л хэмждэг шүү заа. Түүнээс заавал ингэж авах албатай гэсэн юм ерөөсөө байхгүй шүү. Яг нөгөө боломжтой аль болох бага стоп-лосстой арилжаануудаа л өвтий ашиглаж юм гэсэн. Жишээлбэл энэ дээр ч гэсэн харагдчихлаа. Лоор хай гараад ирсэн. Хэмжээнээс өвтий дотоод харлаа. 0.75 бүр үнэхээр цэвэрхэн биеэрээ эвдлэн реакшн авсан байна. Дотроо ликвидейшн лов авсан байна. За тэгээд лоор хай гэдэг чинь бидэрт mitigation лог өгсөн байна. Mitigation лог орж ирж чадсан байна. Мэтчлэн айгуу гоё оролтууд ерөнхий өгөгддөг боо. Нэгсэндээ бас л ялгаа авахгүй сонирхлын бүсүүдийн нэг хэсэг. Гэхдээ энэ бол ямар нэгэн 50%-аас доошоо дээшээ гэдгээрээ л онцлог болохоос биш. Их тийм амар хүчтэй заавал энэ чинь ирнэ гэсэн сонирхлын бүстэй бол ер нь ордгоо шүү цагаас. Тэгээ нэгэнт 22 оны контент заанаас учраас OT болон стандарт девишнийг заах болгоосоо болохгүй. За тэгээд энэ чинь нэг стандарт девишн татагдчих яг шиг байна. Нэг цаг дээр. Энд дээр бол 4-өөч аваад 4-өөсөө цаашаа бараг 5% хүртэл явсан л юм шиг. Тэгээ стандарт девишн 4-оор хязгаарлагдахгүй 5, 6, 7, 8 гэж явж болно. Үнэхээр том цагийн тренд таарчих юм бол яваа л гэдэг гэсэн. Ингээд харж үзье л. Жишээлбэл ингээл өвтгийг харахад стандарт девишнийг харахад хоёроо ол гүнзгий сэтэлсэн. За гэхдээ энэ бол нэлийн гүнзгий буцааж орж ирсэн юм. Тэгэхээр би энийг бол яг 3 руу хүргэнэ гэж найдаагүй байна. Гэхдээ дахиад доошо бид нар shift өгч байгаа учраас за окей 3 руу явах магадaltaйгээд 3 хүртэл типийг харна. 3 хүчтэй огцон өвдсөн бол дараа нь 4 хүртэнэ гэж харна. 4-өө доошо хүчтэй өвдсөн бол хитрхи холын ретресмент pullback харалгүйгээр 5 руу хүрнэ гэж харна. 5 хүчтэй өвдсөн бол дахиад хитрхи холыг хүлээлгүйгээр 6 хүрэх ёстой гэдэг. Хэмжээнээс 6 хүртэлх оролт харна. 6 хүрсэн бол сэтгээд орж ирсэн бол дахиад хит хол явуулгүйгээр 7 хүрнэ гэж харна. 7 маань хүрсэн бол дахиад хит гүнзгий явуулгүй 8 хүрнэ гэж харна. 8-аас цаашаага 9 хүртэл гэж харна гэдэг. Яваад байдаг гэсэн. Энд дээр бол баг 10, 11, 12 гэдэг доошо яваал харна та. Тэгэхээр хэдүүлээ нэг тренд тогтчих юм бол тэгээ нэг стандарт девишн татчих юм бол боломжит TP өдөртөө TP аваад байх цэгүүдээ бас тодорхойлж болтгоо гэсэн. Тэгэхээр миний хувьд бол 2, 2.5, 3, 4 гэсэн цэгүүдийг л харж байгаа юм. Тэрнээс илүү хол явуулна гэж бол биш хөндлөхгүй. Угаасаа явдаг үед нь зөөгөндөө. За, стандарт девишн юм. Student chat руу би бол юу болсон шүү. За, скриншот нь оруулсан байна шүү. За, OT. Хуваарийн дагуу болоод ч айгүй эрт хурлан дуусчлаа шүү. OT стандарт девишн хоёрыг бүтнийг хичээл болгоно гэсэн чинь айгүй урдан дуусчихдээ юм байна. За, манайхнаас асуултууд байна уу?
саяны OT ч гэдэг юм уу, саяны стандарт deviation эсвэл нөгөө 50%-ийн талаар асуух асуултууд байвал гоё асуултанд хариулъя. Яг тренд эргэж явах үеийн хамгийн дээдлийн орой дээрээс л нэгсэн стандарт deviation татж байгаа. Том цаг, дунд цаг, бага цаг ялгаахгүй бүгдэн дээр нь 7 хоногийн хамгийн дээд цэгээс татна, өдрийн хамгийн дээд цэгээс татна, эсвэл сешны хувьд хамгийн дээд цэгээс нь татна гэж ойлгож байна. За, стандарт deviation биш optimal trade entry болохоор shift хөдөлгөөний ардаас буюу доошоогоо displacement буюу хүчтэй хөндлөлтийн хөдөлгөөн хаана яаж явагдаж байна. Тэр болгон дээрээс бид нар optimal trade entry-гийн 50% ба түүнээс дээш орж ирэхийг хүлээнэ л гэсэн. Хамаагүй найдвартай бодлоо арилжаанууд гэдэг те. Одоо тэгүнгууд чинь нөгөө нэг түрүүний ярьсан сонирхлын бүсүүд маань өвтөдөө давхардаад ирдэг үед угаасаа харагдана. Тэгэхээр нэг амар өвтөө зурх гал юу хахад хичээх гэдэг шаардлага бас байхгүй. За угаасаа л их хвчлэн энэ breaker болон mitigation маань өвтөө дээр их хвчлэн таарчдаг. Тэгэхээр ингээд л шаардлага илүү дутуу юм зураад дэлгэцэн дээр олон юм гаргаж ирэл толгоогоо өргүүлээд авах шаардлага. Үнэхээр нэг хайхтарчтай байдаггүй. Үнэхээр шаардлагатай яг энтри оролт хийх гэж байгаа бол бага цаг руугаа орж байгаа бол та тэрхий том stop loss тавихгүй үднээс нэг иймэрхүү яраал дээрээ өвтөө татцаад за окей ядаж equilibrium дээр нь буюу 50% дээрээс нь оролтоо. Тэгээд үнцэн өсөлтөө магадгүй дэшээ нь хай хүртэл харьяа гэж хүчлэн хараа авчдаг гэсэн. Fibonacci дээр тааруулна. Тэнгуутаа би тэр нөгөө settings буюу доторх нөгөө тоонууд өөрчлөлтийн сая яг энэ column data-ийн сурагчдын чат руу оруулсан. Fib retracement гэсэн байгаа. Тэрэн дээрээ дарж агаад одоо ийм зурагтай байна. Зүүн тал руу орох юм бол Fibonacci retracement гэдэг. Та зураад settings руу орох юм бол мангар олон тоонуудын элдэн янзын өнгө мөнгө харагдаж байгаа. Би бол өнгөнүүдийг яг ингэж тааруулсан. Dot дээр нь background гэдгийг нь арилгацсан. Энийг ингэ арилгацсан. Аль болох цэвэрхэн болгоцсон байдаг гэсэн. Тэгэхээр за манайхнаас өөр асуух юмнууд байна уу? Стандарт deviation л ерөнхийдөө бол арилжааны TP авах хамгийн дажгүй зэгүүдийн нэг байдаг юм да. Яаж цаанаас чарсан стандарт deviation татчихагаад хол харалгүй 2 дээр авчихад нөгөө миний хэлээд идэг хол биш ч гэсэн том биш ч гэсэн тогтмол арилжааны ашиг маань тооцогдоод явцдаг. Тэгэл үнэхээр тааш хөндлөлтөй байвал магадгүй 2.5 руу члэн л арилжаа. Түүнээс биш яг баримжаагаар те хамаагүй лава мэдхгүй байгаа хүмүүсийн үед би энэ хүртэл харч байгаа ч гэдэг юм уу те одоо нэг AS энэ дээрээс сэлтчихэд би энэ хүртэл сэл харнаа гэдэг арай арилж байгаа бас те одоо ингээ бараг stop loss болчлоо шүү дээ энэ дэр. Болгоод шаардлага байхгүй оронд нь стандарт deviation харж агаад 2.5 3-г авчдаг байна шүү дээ. Ерөнхийн нэг ийм ойлголт концепт байдаг. За үнэхээр тэ нөгөө холын TP те заримдаа бол энэ чинь ингээд тэр чигтээ гоожоод урсаа тэр чигтээ өсөөд нисээ явцдаг үе байдаг. Тэр үеийг бид нар яаж баримжаагаар тооцоолох вэ гэхээр дараагийн лекцэн дэх нь цагийн онолоо ойлгоход ирэхлээр харьцангуй гайг болоод ороод ирнэ. Одоо хэдүүлээ ингээ ерөнхийдөө бол яг юм үндсэн арилжаанд орохтой түүл болох хэрэглэгдэхүүнүүдээ л ингээд суурьудаар судлаад байна. Энэ суурьудын ард бид нар бүгднгийн зэрэгцүүлээд холбоод ашиглах арга барилууд маань ингээд нэгтгэгдээд өөрөө маш том нэг бүтэц болоод ороод ирнэ. За энэ дээр магадгүй те дан нөгөө иптагийн gap руу ч гэдэг юм уу юунууд байдгийг breaker mitigation-ууд байгаад
энэ дээр болохоор Fibonacci-гийн оролтууд байлаа гэж бодоход энэ дээр магадгүй market structure шиг тийм үү те. За тэгэл энэ дээрээс магадгүй нэг цагийн бүссүүд буюу нэг time гэл бид нар бүгдээрээ ингээд нэгдсэн нэгээрээ яг ICT-ийн нэг том концепт болж орж ирдэг. Тэгээ эдгээр чинь ICT-ийн гаргасан маш олон концепцийн зөвхөн 4 хэсэг нь. Нөхөрт бол ингээд 168 төрлийн PDRA буюу ингээд концепцууд байдаг. Тэгээ тэндээс зөвхөн 50 хэд нь биднэрт public ил байдаг. Тэгээ 50 хэд байдаг public ил байдгаас би зөвхөн 4-өөс 5-ыг нь ашигладаг гэсэн. Тэгээ яг тэр 4-өөс 5 ашигладаг нь яг миний хамгийн сайн ойлгосон 22 оны концепцийн модель байдаг гэсэн. Тэгэл 24 оны модельүүд дээр шал өөр арга барилуудыг ашигладаг. Яг хөө ингээд би ингээд хүмүүсийг те ICT-г ярьж байгааг нь ойлгоход байдаг боловч арга барилыг харахад миний арилждагаас заримдаа шал өөр болоод ирсэн байдаг 24 оны контентууд. Эсвэл одоо 25 оны контент нь дахиад нэг өөр төрлийн юм цац. Тэгээ хараад ахад за ийм байдлаар орсон юм байна гэж ойлгогдоод байдаг. Гэтэ ерөнхий жоохон өөр ордлуудыг авчдаг. За 2 Fibого хоёуланг одоо тэ зэрэг ингээд ашиглая гэх юм бол нэгэн дээр нь одоо ингээд Fibого ингээд Fibonacci retracement гэдэг settings руу ороод тааруулчихж байгаа шүү дээ. Тэнгууд нь зүүн дор болон тийш template гэж байгаа. Энэ дээр save as гэж яагаад магадгүй стандарт deviation ч гэдэг юм уу те ST гэдэг ч юм ингээд хадгалцдаг байхгүй. Тэгээ хадгалсны ардаас дараагийнхаа Fibog гаргаж ирээд нөгөө өвтгийнхоо settings-ыг гаргангуудаа бичээд дахиад template руу ороод save as гэж яагаад өвтгийг хадгалцдаг байхгүй. Хоёуланг нь окей дараад. Тэгсний ардаас та нэг Fibonacci дээр нэгсэндээ 2 удаагийн зураглалаа оруулж болно. Одоо би ингээд өвтгий татмаар байдаг бишээ стандарт TP авдгаа татмаар байдаг. Надаа өвтгий гарч ирээд ах юм бол энэ дээрээ дараад зүүн дээр чинь нэмэлт сонголтууд байгаа. Түнгод таны түрүүний нөгөө хадгалсан стандарт deviation гэдэг дээр дарчингууд түрүүний нөгөө TP тааруулдаг чинь солигдоо гараад ирдэг байхгүй. Тэгээ энийгээ буцаагаад би өвтгий болгоо гингод заад өвтгий болоо хувирчдаг гэсэн. Тэгээ ингээд ерөнхий темплейтүүдээр хадгалчвал аягүй ам. Байн тоо шивээд шаардлага. Одоо яг энэ суурьудаас маргааш байна уу? Маргааш биш ээ. Ерөнхий бараг 2 удаагийн лекцийг өнөөдөр багтаагаад орчлоо шүү. Их амар хэцүү юм биш болохоор тэгэл давтаж үзээд хамгийн гол нь таад нөгөө өөртөө давхар давтаа авчиж яхад болгоонд бугаал ороод ирдэг. Үнэхээр ойлгомжгүй юм байвал манайхаа надаас хувь чатаар ч гэсэн асууж болно шүү. За. Тэгэхгүй яг ингээд ойлгож байгаа юм шиг яваад ах юм бол буруу ойлголттой яваад байвал хэцүү штэй guys. Таад манаас арилжаанд ороод ашиг машиг хийгээд алдаг тэмэлтүүд хүлээвэл бас чатан дээр бусадтайгаа хуваалцаад юун дээр алдсан байна уу ч гэдэг юм уу те санал бодлоо хуваалцаад явж болно шүү дээ. Ганцхан би ярихгүй. За би чинь юу харчлаа. Тийм. Дараачийн хичээл дээр institutional order flow гэдэг 5 дахь өдрийн хичээл айгуу гоё хичээл. Тийм дараагийн хичээл ер нь хамгийн урамтай хичээл болох бах та таад. Яг нөгөө арилжааны оролт хийхдээ энэ болгоныгоо өнөөдөр хүртлээг тий харсан компонентуудаа яг яаж нарийвчилж ашиглаад оролт хийхдээ ашиглаж яах гэдгээ харна гэсэн. Тэгмүүд нөгөө market maker модель гэж нэг мундаг том сэдв байгаад байгаа шүү дээ. Тэрэн лөө орно гэсэн. Тэр сэдвээ ороод эхэлчих юм бол ерөнхий хитүүлээ мангар том тэр 22 оны концепцээ хагасыг баг ингээд болгочихж байгаа гэсэн. Ингээд таад гайхш магадгүй тэр олон бичлэгнүүд дундаас ийм хурдан ингээд юмнуудыг үзчих юм уу гэдэг. Тэнгуү тэр хүн чинь өөрөө ингээд аюу хэцүү ICT гэдэг байгаа багш маань YouTube дээр лекцийг сонсхолоор нэг цагийн лекцийнхаа баг 30 минутанд нь амьдралаа ярьцдаг юм баггүй. Юу яриад байгаа нь тодорхойгүй. Сэтгэл зүйн хичээл орчдөг. Тэгэхээр жоохоо сунжирсан удаа төвхтэй байгаад байна. Яг үндсэн концепцуудын базаад орсон юмнууд нь орчлээ. Амар гүнзгий юм нэг дараагийн төвшний хэцүү юм байхгүй. Яг давтаад бэлдээд явах юм бол
нүдэнд харагдаад тасахад бол айгүй энгийн амархан төрлийн юмнууд байгаад. Тэгэл яг нэг анхандаа бол бид нартай ингээл чарт харж хахад өсгөөд байгаа мó энэ дэр унах гээд байгаа мó гэдгийг мэдэгддэг байсан бол одоо яад ч л те хаа хүртэл явах магадaltaй юм шиг юм ингээд арай нэг тодорхой хэмжээний төвшөнд аншаа уншаад ч гэдэг юм уу те. Одоо энэ яагаад те ингэж доошо shift хийсэн юм шиг мөртлөө өсөд байгаа юм гэхэлээ нөгөө л нөгөө сонирхлын бүс дээр ирээд тодорхой хэмжээний liquidity цуглуулж аваад дэшегээ shift хийгдээд үндсүүсэлт нь явагдаж байна ч гэдэг юм уу. Мэтчлэн хараад сураад эхэлдэг гэсэн. За манайхан өнөөдрийнхөө нэг хайхтар асуух юмуд байхгүй бол энэ удаагийн лекцээ дуусгаад би өчигдрийн лекц болон өнөөдрийн саяны хадгалсныг YouTube руу оруулж агаад private видеоор оруулж агаад та нөгөө шеэрлүүгээ оруулаад өгье. Тэгээд орой 9:20 гээд лайв арилж байгаагаар орж ирэх хөө guys. Цохон байхгүй та. За окей. Амар ч ясан видеого хадгалсан байгаа. Тэгээд оройныхоо лайв арилж оруулж байгаа. Түр бай guys.